Тий, хоёр тустай асуудал байна. Өчигдрийн бүлгийн хуралдаан нэгт би суугаагүй. Орон нутгийн төмөлтэй явж байгаад өнөөдөр ирсэн. Нэгдүгээрт. Тэгээд тэн дээр бол яригдсан асуудлыг улс төрийн зөвлөлтөйгөө хамт өргөтгсөн хуралдаа хийсэн байна. Тэгээд улс төрийн зөвлөл нь бүлэгтэй шаардлага хүргэсэн байна. Бүлэг нь тэрийг мэдээлсэн байна. Улс төрийн зөвлөл маань бол ийм шаардлага өгч байна гэж. Тэрнээс бүлгээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Бүлгийн шаардлага бол гараагүй байна. Тэгэхээр энэ дээр нөгөө тайлбарлаж хэлэх болоод мэдээлэх шатанда жоохон ойлголтын зөрүүнүүд гарсан юм шиг байна. Улс төрийн зөвлөл бол ямар ч хэлсэн ийм байдалтай учраас тэр асуудал одоо их хурлын дарга жишээл асуудлаа шийдвүүлж ээж болж гэдэг юм уу. Төсвийг буцаан тач гэдэг юм хоёр залттай ийм шаардлага энэ дээр бүлэг ажил гэдэг ийм шаардлага бүлэгтээ өгөх шиг онлонлээ. Бүлгээс бол тэрнийхэн дагуу ямар нэгэн шийдвэр гаргагүй тэгээд цаашдаа гарах тухай цогтгорол даргын ярианаас бол тэгж ойлгосон. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол би зүгээр тэр өчигдрийн хурал суугаагүй зүгээр одоо ингээд харахад бол их жоохон тийм хөнгөн хуумгаал харагдаж байна лээ. Одоо бид нар чинь энэ арчлалын суур зарчим маань тэр шүү дээ. Шүүхээр гимбуруу нотлогдоогүй бол хинч гимбуруутай биш. Бид нэр дургүй байсан ч гэсэн, үзэн ядсан ч гэсэн. Энэ зарчмаа бид нэр хичнээн улс төрч гэж байгаа, хичнээн одоо юу гэдгийг оноо авах гэж байгаа, хичнээн намын ялтанд хэрэгтэй ч гэсэн суур зарчмаа эвдчих юм бол одоо завин дээр явж завээ эвдчих юм бол очих газар очиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол жоохон тийм хөнгөн хуумгаал хандлаа л гэж би бол харагдаж байгаа. Одоо ингээ хэрвээ энэ логикоор авч үзэх юм бол энэ парламентын чинь баг хэдэн хувь нь ажилдаа ирж боломгүй болно шүү дээ. Хэрэгт холбогдоод эсвэл холбогдуулж хэн нэгэн яриад тэгээд тэрнийхээ дагуу наадхаа шийдүүлчихэд орж ир гэх юм бол энэ парламент энэ ордонд баг хүн орж ирэхий аргагүй болно шүү дээ. Ер нь төрийн ордон бол ингээд холбогдуулах амархан шүү дээ. Одоо самбог ингээд холбогдуулаад ямар ч асуудалгүй шүү дээ. Тэгээ ийм байна. Гэт нэг нь ярьчин. Тэгээ намайг одоо хэн нэг нь хурж ирээд за наадхаа шийдэлтэй ажилдаа бити ирээ гэх юм бол одоо энэ олон нийт чи яаж төрөө барих юм бэ? Парламент бол багаарт юм. Энд ажил хийх гэж байгаа. Парламент олон нийтээсээ сонгогдоод олон нийтээсээ томилт аваад энэ хүртэл явж байгаа. Ирсэн ажил хийх гэж явж байгаа. Тэгэл хэрэгт хутгаад холбогдуулж яриад тэгэл тэрнийхээ дагуу энэ логикийн үед ийм жоохон ийм хөнгөн л харагдаж байгаа үйлдэл болчихж байгаа. Ер нь бол цаашдаа айл нам одоо энэ төрийн эрхэнд байгаа 5 нам байна шүү дээ. 5 намын эвсэл байна. За эднэрт бол уриалгаад цаашдаа бусдын ч гэсэн хэлэхэд бусдын ч гэсэн яг ийм үйлдэл гаргаж байгаа. Хөнгөн хуумгаа энэ зарчмаа барьж урч тасцсан нэг юм. Энэ төр гэдгийг олох хэрэгтэй. Энэ парламент бол улс төрийн нам болон улсын хурлын гишүүдийн оноо цуглуулдаг тетрис биш. Энэ зөвхөн улс төрийн оноо авах гэж явдаг ийм талбар чинь энэ цирк биш дээ. Энэ тулааны талбар биш. Бүхийн дэвжээ биш. Тэ? Холимог тулааны дугуй дэвжээ биш. Мэдээж хэрэг улс төрийнхээ алхмуудыг хийлгүүл яах вэ? Гэхдээ хамгийн нэгдүгээрт энэ төрийн залгамж, бодлого, төрийн үйл хэрэг явж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олон нийтийн хүсэл сонирхол жишээлбэл одоо ингээ гудамжинд захын нэг хүнээс асууя л да хэдүүлээ. Хин чин намын дарга бол хин тамаатай юм бэ гэж байгаа шүү дээ. Гэхдээ одоо үний өсөлт мэт та нар ажил хийх юм уу хийхгүй юм уу гэж байгаа шүү дээ. Улс төрийн намын хувьд одоо жишээлбэл манай арчилсан намын бүлэг бол энэний өмнөх хуралдаан дээр бид нар юу ярьсан бэ гэхээр за одоо бид нар бол ямар нэг байдлаар хин нэгний буруутай зөвийн талаар ярихгүй. Бид нар бол 42 гишүүнтэй буюу бүлэгтэй 42 улсын хурлын гишүүд чинь хууль санаачлах, өргөн барих, батлах, онцгой бүрийн эрхтэй 42 гишүүн хүн байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бага товч парламентын 30%. Тэгэхээр бид нар одоо энэ болж байгаа яригдж байгаа асуудлууд хэрвээ байж болцсогүй юм бол хинээс асуух хэрэгтэй. Хуулийнхыг ярих хэрэгтэй. Хуулийнхаа ажлаа хийх хэрэгтэй. Хуулийнхын хийхгүй бол яагаад хийхгүй байгаа юм бэ гэдгийг онцлог тогтоогоод засах нь гишүүдийн үүрэг болохоос биш. Тэдний одоо үйлдэл болгон дээр нь улс төрийн оноо цуглуулах гэж явдаг юм циркийн тоглоом ойлгох хэрэгтэй л дээ. Ер нь бол айл нам нь би бүгдэнд нь хэлье. Энэ нэг хүмүүсийн нүдэн дээр хоёр хонохгүй постны төлөө хачаа юм хийдгээ болгох хэрэгтэй л гэж би бол зөвлөнө. Тийм зөвлөнө. Тухайлбал одоо бүлгээс ямар шалтгаанаар төсөө эргүүлэн татаа гэдэг ийм асуудлыг хөндөд байгаа юм бэ?
бүлгээс харин ийм асуудал хүндээгүй. Улс төрийн манай намын улс төрийн зөвлөл хуралдсан байхгүй. Улс төрийн намын зөвлөл бүлэгтэйгээ өргөтгөж хуралдаад тэгээд тэр улс төрийн намын одоо улс төрийн зөвлөл бүлэгтээ ийм байр суурьтай байцгаа гэдэг чиглэл өгч байхгүй. Чиглэл. Тэрнийхэн дагуу за байр суурь нэгтгэе гэдэг манай бүлгийн дотоод журмын дагуу ямар нэгэн санал хураалт явааг өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн тэр улс төрийн зөвлөлөөс ирсэн чиглэлийн дагуу ямар нэгэн шийдвэр бүлгээс гараагүй. Энийг бас манай олон нийт манаас ойлгох хэрэгтэй. Манай бусад намууд ч гэсэн ойлгох хэрэгтэй. Ер нь бол одоо юу гэдэг бас яг энэ дотоод намын асуудлаас яриаггүй шүү дээ. Айлын намын асуудал яриаггүй. Зүгээр энэ их хурлын даргын хувьд энэ яригдаад байгаа асуудлуудаа шийдчихэд ороод ирэл гэдэг юм хэлж байгаа. Тэр болтлоо ер нь ингээд ёс зүйн хувьд их хурлыг удирдах боломжгүй энэ төр гэсэн байр суурь хэлсэн байл. Энэ нь зүгээр логик зарчмын хувьд бол бид нар ийм ялангуяа манай арчилсан нам бол бүлгээс бол ийм шийдвэр гаргах бол үнэхээр хөнгөднө л гэж би бол ховдоо үзэж байгаа. Гэхдээ бүлгээс ямар нэгэн шийдвэр гараагүй. Улс төрийн зөвлөл ийм чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу ямар нэгэн шийдвэр гараагүй гэдэг дахин доддогч хэлээ. Яг одоо тухайлбал улсын хурлын дарга амар баясгалан ардчилсан намын дарга цогтгөрлийн гаргасан мэдээлэлтэй холбогдуулаад бас эргээд мэдээлэл гаргасан юмсан. Гэхдээ бол одоо нэг нам нь нөгөө намынхаа дотоод асуудал руу орох нь одоо ёс зүйгүй асуудал юм а гэдгийг бас хэлсэн байсан л та. Тэгэхээр одоо нэг өсөндөө ардчилсан намын бүлгийн дарга ардчилсан намын дарга тэгээ ингээд энэ дээр суугаад мэдээлэл хийчихээр ардчилсан намын нийт бүлгийн гишүүдийн одоо дуу хоолой хүргэж ин гэж ойлгогдод байна л да. Тэгэхээр энэ дээр бас юу гэдэг мэдээлэл хийхдээ алдаа гарсан байна гэж ойлгох юм тий. Мэдээлэл хийхдээ сайн ойлгуулаагүй юм шиг байна. Нэгт хоёрт сайн ойлгоцоогүй юм шиг байна. Цогтгорол даргууд ер нь тодорхой хэлсэн л та. Одоо манай бүлгээс бол ямар нэгэн шийдвэр гараагүй гэдгийг бол тодорхой хэлж байгаа. Улс төрийн зөвлөл бол биднэрт ийм чиглэл өгч байна гэдгийг тодорхой хэлж байгаа. Энийг олон нийт бид нар ингээд ойлгохдоо яаж юм гэхээр бүлэг ийм ардчилсан намын бүлэг ийм байр суурьтай юм гэдээ ойлгож тэдний нэг нь их хурлын дараа амар хэсгэлэн байна. Чөтөр бас л миний хөнгөдөөд нэг хэлээд дээ шүү дээ. Бас л хөнгөн пост хийсэн байна лээ. Яг ингээд үг өгүүлбэрээр үзэх юм бол бас намын асуудалд бол ороогүй. Ёс зүйн асуудал манай улс төрийн зөвлөл авч үзэж байгаа шиг байна лээ. Намын бүлэг биш. Нам бүтнээрээ ямар нэг байдлаар шийдвэр гараагүй. Жишээлбэл яг намын шийдвэр гаргах үндэсний бодлогыг хорооч гэдэг юм уу те. Шийдвэр гаргах байгууллагуудаас янз янзын шийдвэр гараагүй. Улс төрийн зөвлөлөөс энэ чиглэл бүлэгтэй өгч ин бүлэг шийдвэр гаргаагүй. Нөгөө тэгвэр амар хэсгэлэн дарга ерөнхий сайдтай хэлэх хэрэгтэй. Намдаа дотооддоо хэлэх хэрэгтэй. Өчтөр энэ тэр үгээ бол тэр ерөнхий сайдын зүгээс манай намын бүлгийн ханд нөлөөлөд байгаа юм шүү. Тэгжил харагтаар уустай. Хэрвээ ингээ манай нам тэдний асуудалд орж байгаа юм бол логикийн хувьд логикоор л ярьж байгаа шүү. Логикийн хувьд хэрвээ манай нам тэдний асуудалд орж ин гэж харж байгаа юм бол яагаад гэдэг асуулт үүснэ үстэй. Яаж гэдэг асуудал үүснэ шүү. Тэгэхээр яагаад гэхээр сая тэдний намын сонгуул болоод дуусаад зү тэ. Тэгэхээр ялагдсан тал гэдэг ч юм уу. Хинж байсан тэдний нам бидтэй. Тэгэхээр намынхантай хэлэх хэрэгтэй. Болооч ээ. Дотоод намын асуудлаа дотоод яриач ээ. Ягаад айлын намаар янз янз юм хэлхийг ирмэлзээд зүтгээд байгаа юм бэ? Тэгээ занданчтар дарга бол жоохон ухаантай л байх хэрэгтэй л баг та одоо олон жил намд явсан. Ерөнхий сайд занданчтар даргын зүгээс ардчилсан намд одоо юу гэдэг засгийн газарт орох юм 7 судлалын квот өгнө гэдэг ийм асуудал яригадаад амар баясгалан дарга бол одоо Монгол ардын намын баг хурал дээр ямар тохиолдолд ардчилсан намтай хамтрахгүй гэдэг ийм мэдээлэл хийсэнтэй бас энэ холбоотой гэсэн ийм мэдээлэл гарсан. Танд ямар нэгэн байдлаар танаа намын бүлэг дотор ийм мэдээлэл гарсан талаар мэдээлэл байна уу? Би ч өөрөө сэтгүүлч хүн. Тэгээ дандаа хэрсүү байх тухай ярьдаг. Бид одоо зөндөл ярианууд сонсч ирсэн. Яг чихээрээ сонсож байгаагүй. Цаасан дээрээс харж байгаагүй аль биесээр. Тэгэхээр одоо жишээлбэл тэр баг гурал дээр бид нар яасан ч хамтрахгүй гэж хэлснийг би бол чихээрээ сонсоогүй. Гэсэн л үз. Нөгөөх нь бас тэдэн сайд өгнөж баримж гэдэг юм уу. Бас л хүмүүсийн амнаас сонссон. Би бол өөрийнх нь амнаас чихээрээ сонсоогүй. Тэгэхээр нэг тийм өөрөө энэ хүмүүсийг энэ хов чивээр хөнгөн хандаа шилчээд энэ дээр хов чимээр сонссон юм дээр дүгнэлтэйгээ тайлтаа биш мэдэхгүй байна. Хамгийн гол нь Монгол төр цаашаа ажиллах юм ёстой. Монгол төрийг өнөөдрийн байдлаар яг бүтэн байлгах хоёр том нам байгаа нь үнэн. Тэгэхээр ирээдүйд тэргүү өрсөлдсөн ч бай, яасан ч бай нэг зам дээр байгаа буюу Монголын төр дээр байгаа тохиолдолд төрийг түшиж байгаа тохиолдолд хоорондоо улс төр хийх буюу би хэлээд байгаа энэ хоёрхан хонохгүй
Хүмүүсийн нүдэн дээр 2 хонохгүй юм постны шинжи юм хийснэгээ ус төрч чинь гэж бити ойлго. Оноо авч чинь гэж бити бод гэж л одоо бүх намынхын тэлмэр байгаа. Ус төр хийх гэж байгаа бол арай жоохон өөр концепттэй мөн үү? Одоо энэ ус төрийн намууд ч төрөөр хэмжээний намууд өөрсдийнхөө бодлогыг танилцуулаад болохгүй байгаа юм бол аливаа асуудлыг бодлогын хэмжээнд засахыг ирмэлзээд санаачлаад явж явах хэрэгтэй. Одоо жишээл манай арчил намын бүлэг дээр ажлын хэсэг байгуулагдсан шүү дээ. Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ нь болохоор өнөөдөр хүртэл бас энэ хууль хүчний байгууллагууд, энэ хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрхэнд халдах, ус төрчих хандлагууд одоо хонгол гэл ярьдаг байдаг бол энэ асуудлыг онцлоод засах ажлаа хийх, дүгнэлт гаргаж ирэх. Тэгээд шаардлагатай бол хуулийн төслүүд боловсруулаад өргөн барих ажлын хэсгийг Тэмүүжин одоо гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд жишээлбэл ингэж л улс төрийн нам бол ингэж л ажил хийнэ гэхээс биш нэг юм хөөгчийг хомдлоо суудаг байж болохгүй л дээ. Ингэж онгоноод идэг гэж болохгүй. Ялангуяа би бол онгонж болно шүү дээ. Би бол зүгээр ингэж хөв гишүүн тийм ээ. Намын бүлэг, намын улс төрийн байгууллагууд ингэж жонгоноод иж болдоггүй. Энийг улс төр гэж хэлж. Улс төр гэж ингэж бодож байгаа бол харамсалтай л байна.